Туршилтын эмчилгээнд хамрагдаж эрүүл мэндэнд муудсан Винсан сүмд очиж ижил зовлонтой хүмүүсийн хамт номлогчийн айлтгалыг сонсч сууж байгаад ямар ч утгагүй санагдан орхин гарч явах болно. Шалон Дибо хотод Жулиан Тони, Эмили, Марк Лоранс нар шинээр гарч ирсэн сэжүүрээ шалгахаар Эден зочид буудлын гадна машинд сууж ажиглах бөгөөд буудлын менежер Сильви гараад явсны дараа тэднийг буудлын руу явж орох мөчид хотын дарга Жорж Делуа Лоранс руу залгаж мөрдлөгийг зогсоож хааж байгаагаа хэлэхэд Лоранс шинж сэжүүр гарч ирснийг түүнд дуулгадаг. Тони өмнө нь Сильвигийн үзүүлж байсан нөхрийнх нь арх амсаагүй он жилүүдийг илтгэдэг зооснуудыг хайрцагнаас гарган ирж 20 жил болж байгаа тэдгээр зооснууд дээрх тоогоор нь бүртгэхэд нэг зоос буюу 12 дахь жилийн зоос дутуу байдаг ба Марки авчирсан 2006 онд Халидзианы хэргийн газрын ойр орчмоос олж байсан өнөөх зоос яг тэрхүү дутуу 12 дахь жилийн дугаар бүхий зоос байдаг. Тэгээд тэд Сильвигийн нөхөр Ален Делуагийн хэвтэж байгаа эмнэлэгт тэрж түүний өрөөг олоод явж ордог. Эмнэлгийн орон дээр биеийн нэлт муудсан байдалтай хэвтэж байгаа Аленыг шүлэн сэрэж Тони түүнээс 2006 онд чиний арх амсаагүй 12 жил тохиосон харин хүмүн алга болсон усан сангийн ойролцоогоос 12 дахь жилийн дугаар бүхий энэ зоос олдсон. Энэ чинийх мөн бидтэй гэж асууна. Ален буруу харж би их ядарч байна гэхэд Тони түүнд хүчээр зоосыг харуулхад Жулиан болиулах бол Ален зүрхэртлээ уйлдаг. Хүн бүр дотроо Аленыг ямар нэг байдлаар буруутай гэдгийг ойлгох бол Тони л үхтлээ уурлаж бие барьж дийлэлгүй Аленыг заамдан авч чи хүүг минь яасан юм? Миний хүүг чи яаж гисэн юм бэ гэж ойрлоход бусд нь түүнийг болиулж холдуулахад Эмили Ален дээр очин чамд амьдрах нас үлдээгүй тийм биз дээ. Над руу хар. Одоо чамд алдах зүйл байхгүй. Тиймээс бидэнд бүх үннээ хэл. Чамаас гуйж байна гэхэд Ален ярьж эхэлнэ. Тони хүүгээ дагуулan усан сан руу явхаар буудлын эзэн Аленаас зам асуух үед Оливер хүү шар оролтой буудлын шалан дээр унагдаг. Тэдний гараад явсны дараа Ален хүүгийн оролтыг олох болно. Тони хүүгээ дагуулan усан санд эрэхтэй зэрэгцээд Ален эхнэртэй хүүгийн оролтыг олсон даарчж магадгүй араас нь аваачаад өгье гэж хэлээд гардаг. Тони хүүгийнхээ хамт хэдийнэ усан санд орж сэлж тоглож байх бол эхнэртэй худал хэлж машин бариад гарсан Ален харин энэ үед таньдаг найзынхаа уушин газарт орж ирэн шууд 2 жижиг хундаг виски татчихад жижиг лонхтой виски захиалж авдаг. Хариу бүрий болж Тони ч хүүтэйгээ усан сангаас гарч явдаг бөгөөд замаараа хүүтэй уух юм авч өгөхөөр хөлбөмбөг үзэж байгаа дүүрэн хүнтэй уушин газарт очиж телевизээр гарч байгаа хөлбөмбөгийн тэмцээний халт харангаа барманд нь нэг шил шар хариг нэмэгний ундаатай хамт захиалах үед Оливер хүү хүмүүсийн дундуур бяцхан үнэг харах бол Тони захиалсан уух юм хүлэнгээ хөлбөмбөгийн дэлхийн арга шалруулах тэмцээний тоглолтын оргил мөчийг хэсэг харж зогсдог. Энэ үед нэлээд халамжсуу Ален машина барьчихсан Францын багийн ялалтын төлөө гэж ойрлон машинда тамхи татан шилтэй вискигээ хөнтрөн хөөрөв байдалтай явж байдаг. Оливер хүү үнэгний араас хөөж хэдхэн хормын дотор ааваасаа холдож ойролцох мод руу орж цаа талын төмөр хашааг даван замд зогсох үнэгний гаврыг илэхээр битгий ай хэмээн түүн рүү ойртох үед цаанаас нь машина хурдтай жолоодж явсан Ален ирж хүүг мөрөгдөг. Аленыг машинаас гарч очиход Оливер хүү хэдэн метрийн цаан шидэгдэн ухаангүй хэвтэж байдаг. Алений энхүү ярихыг сонссон Эмили үгүй хэмээн ойлгох бол Тони түүнийг тэрэн авч Ален тэдэнд би хүүгийн судсыг шалгаж үзсэн, цохлохгүй байсан, бас огт амьсгалахгүй байсан гэж хэлнэ. Ален уцаа гарган ирж түргэн тусламж дуудахаар залгадагч хариуцлагаас эмээхтэй уцаа тастаад яхаа мэдэхгүй зогсож байтал Тонигийн хүүгээ дуудан Оливер гэж орлохыг сонсонгуудаа намайг уучлаарай гэд ухаангүй хэвдэх хүүг тэврээд машиныхаа арын тээшинд хийдэг. Ален тэр үед үхтлээ айж паникт орсон гэдгээ хэлэхэд Жулиан түүнээс хүүгийн цогцсыг та яасан. Ганцаараа лав тийм зүйл хийж чадахгүй. Тухайн үед удалгүй цагдаа нар хотыг самж эхэлсэн. Танд хэн нэгэн тусалсан байна. Хэн тусалсан юм гэхэд Ален тийм ээ гэж хэлдэг. Тони Эмили хоёрыг цагдаагийн хэлцээр сууж байтал шүүгч Жорж Делуа орж ирэн та бүхэн санаа зовох хэрэггүй бид чадах бүхнээ хийх болно гэж хэлчихээд гарч явтал түүний утсанд дуудлага ирэх бөгөөд утасны цаанаас нос нулимсандаа утгалтсан түүний ах Ален хүүг алчглаа хэмээн уйлж дуулах болно. Тэгээд хөнгүү газарт хүлээж зогссон Ален дээр Жорж явж очин ахыгаа юу хийснийг мэдчихээд ахиад луучхаа юу уухгүй гэсэн яасан чи шоронд орно мэдүү гэхэд би шоронд үхэн штэ надгүй бол Сильви яах юм би чамайг жоохон байхад чи үргэлж хамгаалдаг байсан би чиний ах чинь шүү дээ надад туслаачтай гэд уйлан дуулдаг. Жорж бие барин тайвширч за яах вэ би туслая гэд богино хугацаанд яахаа бодоод ах та
Яг миний хэлснээр хийн шүү гэж хэлнэ. Тэгээд өмнө нь явуулдаг байсан нэгэн эмэгтэй эзгүй байгаа гэрээг ахтаа зааж өгөөд алиенч хэлснийхэн дагуу тэр эзгүй айлын гаражийг нээн машинаа оруулж харын тэшиг нээж орхичхоод өөрөө хүнд харагдalгүйгээр байшингаас гарч явах үед эсрэг талынхын байшинд залуу солноороо хөл бөмбөг үзэж байдаг. Тэгээд алиен алхасаар хотын төвд ирэхэд Францын багийн ялалтыг тэмдэглэж байгаа хүмүүсээр дүүрэн хотын төв талбайд Тони Оливер хүүгээ дуудан орилсоор явж байдаг. Харин энэ үед шүүгч Жорж Делуа нэг хүн рүү залхан дээр үед би чамд их тус өргөж байсан. Одоо хариуг минь барих цаг боллоо гэж хэлнэ. Алиен дүүгээ ямар нэг хүн рүү залгаж хүүгийн цогцыг цэвэрлүүлэхээр дуудсныг хэлэх ба тэрээр тухайн үед хүүг өгчихсэн гэж л бодсон. Амьд байсан гэж үнэхээр мэдээгүй. Хэрвээ би амьд гэдгийг мэдсэн бол гэхэд Жулиан дүү чинь хэн рүү залгасан юм гэж асуухад өмнөх ажлынхаа шугамар таньдаг хүн гэж байсан Румын хүн гэж хэлж байсан гэхэд Жулиан тэр хүний Каид бүлэглэлийн гишүүн байсныг ойлгоно. Жоржийн дуудсан Каид бүлэглэлийн гишүүн болох тэр залууг эзэнгүй байшинд явж очиход машины харын тээшинд хүү байдаггүй бөгөөд хэдийнэ босч гаражийн ханан дээр зураг зураад бас дээшээ гарч цох онгойлгох гээд зогсож байхад нь өнөөх залуу очиж аваад хүүг буцаагаад гаражид аваачдаг. Тони Алиенаас "Хүү минь амьд байсан юм бол яагаад тэнд хорж байлгасан юм бэ?" гэж асуухад Алиен уух ус хүсэж битгий намайг хүчлээчтэй гэхэд Тони түн рүү дарж бусдын түүнийг болиулах бөгөөд Марк Лоранс нар Тони Эмили хоёрт "Та хоёр үүнээс хойш сонсохгүй байж болно" гэхэд Тони Эмили хоёр "Үгүй, бид хүүд минь юу тохиолдсныг заавал сонсно" гэдэг. Лоранс мөн Жоржийг баривчлахаар цагдаа нарыг одоо явууллаа гэж хэлнэ. Маргааш өглөө нь өнөөх байшинд Жоржийг ирэх үед Каид бүлэглэлийн өнөөх залуу түүнд хүүг амьд байсныг хэлэхэд Жорж "Тэгээд чи хүүг эмнэлэгт хүргэхгүй яасан" гэхэд тэр залуу "Хүү миний царайг харчихсан. Чи намайг хүүгийн учрыг олохоор явуулсан биз дээ. Тэгээд би хийх ёстойг л хийсэн" гэд фургон машины ард хийсэн хүүгийн цогцыг Жоржид харуулдаг бөгөөд Жоржийг тэрхүү байшингаас гарч явахдаа зэрэгцээд цэвэрлэгээний ажлаар дуудагдсан Карлсыг түүнтэй зурж өнгөрөн байшин руу явж ордог. Тэгээд Жорж мөрдөгч Жулиан, Тони, Эмили нарын хамт Оливер хүүгийн алга болсон хэргийн талаар хэвлэлийн бахваралд оролцохдоо ямар ч нүүрний хувирал гаргадаггүй. Хүүдэд тохиолдсон зүйлийг олон жилийн дараа олж мэдсэн Тони Эмили нар уйлж харамсах, хорсох, цөхрөх, үзен ядах мэдрэмжүүд зэрэгцэн суух бол Жулиан Алиенаас хүүгийн цогцос хаана вэ гэж асуухад Жорж "Надад тиймэрхүү зүйлийн талаар мэдэхгүй байсан дээр" гэж хэлсэн. "Би угаасаа ингээд өглөөрөө төлбөрөө төлөх болно. Харин Сильви минь юу ч мэдэхгүй. Түүнд минь л битгий хэлээрэй. Миний хийсэн нүглийн төлөө түүнийг минь битгий шийтгэхээрэй. Гуйж байна. Өршөөгөөжтэй" гэхэд Тони зэвүүцлийн харцаар түүн рүү ширтэн босч иртэл Алиен өгтлээ айж Жулиан Тониг нэрээр нь дуудах үед тэрээр бие барин Эмили түүний гараас хөтлөн аваад гардаг. Эмилигийн үүдэнд тамхилж зогссон Жулиан Марк хоёр дээр Лоранс ирж Жоржийг баривчлуулахар хүмүүс явуулчихлаа. Түүнийг энэ хэрэгтэй холбоотой байсан гэхээр ерөөсөө итгэж өгөхгүй юм гэхэд Жулиан түүнээс "Түрүүн зочд буудлын тэнд Жорж чам руу яах гэж залхсан бэ" гэж асуухад Лоранс хэргийн мөрдлөгийн талаар асуусан штэ гэд буцаад гүйдэг. Лорансын явуулсан цагдаа нарыг хотын даргын өрөөнд явж очиход Жорж хэдийнэ зүгтаасан байдаг бөгөөд нарийн бичгэн түүнийг их л яруу санд руу гарч явсан тухай хэлдэг. Жорж Делуа хамаг бичиг баримтаа аваад явсан байх ба Лоранс цагдаа нарт хотоос 60 км-ийн радиуст зам хааж бүх нисэх буудал бомбуудтай холбогдож Интерполд мэдэгдэж үүрэг даалгавар өгөх бол тэр бүгдийг сонсч зогссон Жулиан цагдаагийн газраас гараад явна. Тони хамаг юм аваад Эден буудлаас гарахдаа Сильвитэй уулзаж явж байгаагаа хэлэхэд Сильви түүнээс ямар нэг зүйл олж мэдэж чадсан уу гэж асуухад Тони нөхрийнхэн талаар үннийг хэлж зүрхлэлгүй хүүгээ хулгайлагдсныхаа дараахан амиа алдсан болохыг мэдсэн гэж Сильвид хэлэхэд тэрээр уйлж Тониг тэрвэрж "Надад үнэхээр харамсалтай байна" гэхэд Тони хоолоо дээрээ гарч ирсэн хорслоо даран байж "Миний өмнөөс Алиенд баяртай" гэж хэлээрээ "Бие бодороо" гэд Сильвиг тэрвэрчгээд явдаг. Марк Эмили хоёр зүгтаа галт тэргээр англи руу буцах бол Жулиан Тониг гаргаж өгөхдөө түүнд одооноос бие бодож амьдралаа шинээр эхлүүлэхийг хичээгээрэй гэж хэлнэ. Гэвч Тони Жоржоос өөр хүүгийн минь цогцыг харсан хүн байхгүй. Харин чи 2006 онд Каид бүлэглэлийн хүний 8-ны хэргийг шалгаж байсан гэж хэлж байсан. Магадгүй хүүг минь хөнөөгөөгүй харин хүний 8-нд явуулсан байж болно гэхэд Жулиан иймэрхүү хэргийн хохирогчдын цогцос олддоггүй талтай өөрийгөө зовоох хэрэггүй. Харин ч хүүгээ Иан Гаррет шиг аимшигтай хүний золиос болоогүйд эсвэл бүхэл амьдралынхын туршид газар доор харанхуй нүхэнд хорж байлгадаг аимшигтай хэрэгүүдийн хохирогч болоогүйд талархах хэрэгтэй. Хүүч нь үхсэн нь харамсалтайж хүнтэй эвлэрхээс өөр арга чамд байхгүй гэхэд Тони Жоржийг эрхчлөөтэй явж байхад би яаж эндээс явах болж байна гэвэл Жулиан
Түүнийг гэрэн сурвалжилж барих ажлыг цагдаа нарт нь үлдээ. Бид бүгдээр үннийг олж мэдлээ шүү дээ. Одоо ахиж элдв янзаар төсөөлөн бодож сэжүүр олох гэж элдвийг зохиож бодох хэрэггүй гэж хэлдэг. Тони түүнд ойлголоо гэд халааснасаа Лондонд байдаг Донтох хэмэггийн эсрэг нөхөн сэргээ хэмжлэгээний төвийн танилцуулгыг өгчөө. Охинд чинь хэрэг болж магадгүй гэж бодсон юм а. Надад итгээрэй. Юу ч болж байсан бууж өгч болохгүй шүү гэдэг. Жулиан түүнд баярлаа гэд гэртээ харих аян зам чинь дардан байх болтугай гэхэд Тони гэрүү гэд гуниглахад Жулиан түнд гэр гэдэг бол ганцаардах мэдрэмж авдаггүй тэрл газрыг хилдэг юмгээд тэд гар барин салцгаадаг. Харин өөртөөгөө зөрчилдөж олон жилийг зовлон шанал дунд өнгөрөөсөн Винсан Лондон дахь гэртээ ээжээсээ уучлалт хүссэн загтал бичиж үлдээчихэд амьдралаа өөрийн гараар дуусгах болно. Мөрдөгч Жулиан цагдаагийн газрын дарга Лорансаар ахлуулсан цагдаа нар Жоржийн мөрийг мөшгсөөр түүнийг олонний хөлөөс зайдгүй алс бүглүү ойд нуугдан амьдарч байхад нь олох бөгөөд Жулиан түүнд бид Оливер хүүд юу тохиолдсныг бүгдийг олж мэдсэн. Бас таны Хализианыг шоронд хороох захиалга өгснийг ч мэдсэн. Одоо бид энэ хэргийн талаар танаас сонсхийг хүсэж байна. Оливер хүүгийн цогцос хаана вэ гэж асуухад Жорж өөрийгөө буудан хороодог. Англид Марк Эмили нарын хурим гэр бүл найз нөхдийн цомхон хүрээнд болох бөгөөд хурминд Тони ч мөн өргөдөн очиж оролцдог. Эмили хурмын хаан үеэр үг хэлхийг хүсч альва гэр бүл дэмгэнэлтэй үйл явдал тохиолдоход ар гэр төрөл төрөсөд ойр дотны найз нөхөд хамгийн ойр байж тусалж дэмждэг. Та бүгдэд их баярлалаа гэж хэлмээр байна. Миний өмнөх нөхөр бит хоёр хүүгээ алдсны дараа хамтын амьдрал маань нуран унсан ч үргэлж хажууд дэргэдмэн байсан хүмүүст биднийг түшиж дэмжиж хөл дээрээ босч амьдралаа ахин шинээр эхлүүлэхэд тусалсан. Тийм хүмүүс байгаагүй бол бидний амьдрал өнөөдөр ямар ч утга учиргүй байх байсан. Итгэл найдвараа хязгаарч битгий алдараа бас үргэлж миний хажууд зориг өгч дэмжиж байсан. Чамд баярлалаа Марк гэж хэлээд одоо бүгдээрээ хөгжмөө асааж бүжгэлж хөгжилцгөө гэж хэлнэ. Тони хуучин хадам ээжтэйгээ мэдлчгээд гарч тэдний гэрт орж Оливер хүүгийнхээ зургийг хараад зогсож байтал Эмили орж ирэн тэд хэсэг ярилцсан суудаг. Ийхүү Эмили шинээр амьдарч эхэлдэг бол эсэргээрээ Тони одоо хүртэл хүүгээ хайж олох хүүн өвхөөгүй байх магадлалын араас хөөцөлдөж Жулиантай утсаар яран Жоржиг өгөхөөс өмнө ямар нэг зүйл хэлсэн эсхийг жаахан ч гэсэн сэжүүр олцсон эсхийг Ринигийн хоолойг хэрчсэн кайд бүлэглэлийн тэр Румын залуугийн талаар мэдээлэл олцсон уу гэх зэргээр асуухад Жулиан түнд хүүч нүгүү болсон. Одоо ингэхэ бол гэж хэлнэ. Хүүгээ олох найдвар тасраагүй Тони альва сэжүүрийн араас хөөцөлдсөөр өвлийн хүүтэнд Оросд ирж нэгэн айлын хаалгыг тогшиж хаалгыг нээсэн орсоор ярьж байгаа хүүг Оливер мөн бидтэй чи миний хүү мөн бидтэй энэ зургийг хараад таньж байна уу гэх зэргээр тэр хүүг айлгахад цагдаа нар ирж түүнийг галзуу солиотой хүнгээд баривчлан авч явах ба нэг цагдаа тэр хүүд энэ хүн ингээд хүүхдүүдээр очиод айлгаад яваад байгаа юм гэхэд хүү түүний араас харан хоцрох бол цагдаагийн машинд яваад Тонигийн нүүрэнд эцэст нь нэг юм хүүгээ олчлоо гэсэн царай тодорч мэдрэмж төрснөөр кино өндөрлөнө. Энэхүү олон ангид киноны талаарх зарим сонирхолтой баримтуудыг дурдъя. The Missing хэмээх уг зурвалыг Английн телевизийн уран бүтээлчид болох Харри болон Джек Вильямс нар зохиолыг нь бичиж бүтээсэн бөгөөд мөрдөгч Жулиан Батист дээр суурилсан уг зурвал нь 2 улирал үргэлжлэн Англид BBC One телевизийн сувгаар Америкт Stars хэмээх сувгаар цацагдсан бол энэхүү зурвалаас салаалan гарсан Батист хэмээх спин-офф зурвал 2019-с 2021 оны хооронд мөн л 2 улирал гарч Англид BBC One телевизийн сувгаар Америкт PBS сувгаар гарч үзэгчдийн хүртэл болсон ба зурвалын зохиолыг мөн л Харри болон Джек Вильямс нар бичсэн байна. Жүжигчин Чеки Карио, Джеймс Несбит, Фрэнсис О'Коннор, Джейсон Флеминг нарын гол дүртэн тоглосон тус зурвалын эхний бүлэгт Францад алга болсон хүүгийн хэрэгтэр олон жилийн турш ажилласан мөрдөгч Жулиан Батистийн талаар өгүүлдэг бол 2 дугаар бүлэгдэр 2003 онд Германд алга болсон охин 2014 онд гарч ирсэн хэргийн талаар өгүүлдэг. Зурвалын эхний бүлгийн үйл явдал Франц болон Их Британи улсуудад өрнөдөгч киноны дийлэнх зураг авалт Бельги улсад явагджээ. Оливер хүү алга болдог Шалон Дюбуа хэмээх хот Францад байдаггүй. Энэ нь зохиомл хот юм а. The Missing зурвалын 2 бүлэг хоёулаа кино шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авч байсан бөгөөд шүүмжлэгчид жүжигчдийн тоглолт ялангуяа Жулиан Батистийн дүрийг бүтээсэн Францын жүжигчин Чеки Кариогийн жүжиглэлтийг мөн киноны зохиолыг ихэд магтан сайшаасан байдаг. Энэхүү та бүхэндээ 9-р сард хүрэхээр төлөвлөсөн 2014 онд гарч ирсэн Их Британий The Missing буюу алга болсон хүү хэмээх зурлалын эхний бүлгийн давчлалыг хүргэлээ. Манай сувгийн хувьд дан триллер жанрын киноноос гадна мөн цуврал кино хүргэж байхаар шийдсний үндсэн дээр энэхүү анхны цувралаа хүргэлээ.
Харин эх 10 дугаар сар та бүхэндээ тодорхой сэдвийн хүрээнд 8 киноны товчлыг хүргэх болно. Трейлер House-гийн контентууд таалагдж байгаа бол subscribe хийж биднийг дэмжээрэй. 10 сард уулзцгаая. Түр баяртай үзэгчтэй.